Монгол Ардын намд хагарал байна. Нуухгүй. Энэ хагарал үе гарч ирдгийг та нар мэднэ. 2017 онд Монгол Ардын нам хагаралтай болж исэн. Өнөөдрийн байдлаар бол хагаралтай болсон. За энэ хагаралын эзэдийг би бол өнөөдрийн байдлаар ерөнхий сайд Зандан Шатар, ерөнхий нарийн эмчийн дарга Содбаатар, гадаад хэргийн сайд Бац эцэг, хөдөө аж ахуйн сайд Ж2, өчигдрийн мэдгэл хийгээд байгаа Б2 нарын хов зөөж ам зогоодог хүмүүсийн хийдэг ажиллаа гэж боддог. Монгол Ардын намайг ерөнхий нарийн эмчийн даргаар ажиллах 8 жилийн хугацаанд таграагүй шүү. Содбаатрыг ерөнхий нарийн эмчийн дарга болоод 10 сарын хугацаанд Монгол Ардын нам тэр битгий хэл төрийн өндөрлөгийн төвшөнд хүртэл хагарал бий болж гарч ирж байгаа. Энэ юу вэ гэхээр ховч хүмүүсийн хийдэг ажил. Хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийдэг ажил. Тэгэхээр энэ хагарлыг өнөөдөр би дарахын тулд энэ хагарч удраад байгаа намаа нэгтгэхийн тулд итгэл алдраад байгаа намынхаа гишүүдийн итгэлийг сэргээхийн тулд айдас давтаад байгаа намынхаа гишүүдийн айдсыг нь дарахын тулд амар ойсгалан намын даргад нэр дэвшнэ гэдгээ зарласан. Тийм учраас би намын даргын өрсөлдөөн сонгуультай энэ болж байгаа бүх үйл явцыг холбож ойлгож байгаа. Хэрвээ чулуун цагт үнэхээр тийм асуудалтай байсан бол яагаад 2 жилийн өмнө барьж орохгүй яасан? Яагаад өнөөдөр энэ улс төрчдийг асуудлын өмнө тулгаж яагаад барьж орох, шоронгоор айлгах энэ процессыг хийдгийг? Дөнгөж өчигдөр орой 19 цаг 30 минутанд авилгатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулад амар ойсгалангийн талд санал өгч байгаа баг урлын гишүүдийг 20-20-оор нь жагсааж агаад бүгднгийн түүх архив үүсгэх гэж үзсэн. Би энэ асуудлаар ерөнхий нарийн эмчийн дарга Содбаатарт хэлсэн. Намын асуудал нам дотроо шийдэгдэх ёстой шүү. Намайг дэмжинэ гэж байгаа баг урлын гишүүд дээр одоо тэр хац тэрэг гэдэг юм юу гэдгийг нээх замаар түүхийн судлах замаар дарамт үзүүлэх гэж байгаа бол би харин энэ дээр бол тултлаа үзэн шүү гэдгээ бол албан ёсорлсон. Ингэж ярьсны дараа 20 минутын дараа авилгатай тэнцэх газар тэр бүх зүйлээ устгасан, зогсоосон. Надад бол гэрч байгаа баримт байгаа. Энэ бол одоо бүх юмны хэрэгс хэтэрснийг харуулж байгаа үйл явдал юм а. Ийм учраас би Монгол Ардын нам, эрх барьж байгаа нам ингэж хууль хүчний байгууллагыг ашиглаж дарангуулал тогтоох хүсэл сонирхлыг бий болгож болохгүй л гэж үзэж байгаа. Энэний эсрэг би хатуу тэмцэн. Өнөөдөр та бүхний дунд ч сууж байгаа сэтгүүлчид айдас давтсан байгаа шүү дээ. Үннээ хэлэлтэй та нар. Хэвлэлдээр эвгүй юм бичих юм бол хогч шүү гэдэг үгийг нэр бүхий хилдэн сэтгүүлчдэд хэлсэн. Үнэр цэцгийг бид мэдж байгаа. Одоо энэ Б2 надад ягаа өчрөхөд байгаагийн нэг шалтгаан нь үнэр цэцгийг барьж хорих гээд байхад нь болоо бид ийм замаар явж болохгүй гэдэг зүйлийг хатуу байр суурьаар илэрхийлжсэн. Тухайн үеийн намын дарга Оюун Эрдэнэс. Тухайн үеийн бидний уулзалтанд Содбаатар байсан. Зандан Шатар байсан. Ж2 байсан. Тэр үед биш та харин Оюун Эрдэнэ бид ийм замаар явах гэж байгаад бүгдээрээ энэ төрөөс ажил төрлөө өгөө зайлцгаая гэдэг үгийг хэлж ирсэн шүү. Харамсалтай нь болоогүй. Үнэр цэцэг шорон цуусан өчнөө ам өчөө өгчиж арай гэж нэг гарч ирсэн. Өнөөдөр та нар өнөөг харж л байгаа. Журмын нөхдүүд мөр зэрэгцээд явж байна. Дугуйхаасаа айдаг болчихлоо шүү тэр хүн. Монгол ийм болж болохгүй гэдгийг би албан ёсорлоо. Одоо сүүлийн үед энэ үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал яриад ерөнхийлөгчийг холбоод, хуучин ерөнхий сайдыг холбоод хоорондох маргаан бүх юм болсон. Яг энэний эхлэлийг хэн тавьсан гэж? Яа Содбаатар, Ж2. Өнгөрсөн жилийн 8 сард ээлжид бус чуулган болж ихад энэ хоёр улсын хурлын гишүүдтэй уулзаж хэдүүлээ үндсэн хуулинд өөрчлөлт хийх замаар ерөнхийлөгчийн хугацааг сунгая гэдэг санаачлал гаргасан. Би тэрийг тэр үед ерөнхийлөгчийг огт мэдээгүй гэж боддог. Яагаад гэхээр боломжгүй зүйлийг энэ хэд араас нь явж худлаа вакуумжуулж хооронд нь улс төр болгож эхэлсэн. Сүүлдээ улсын хурлын гишүүд та нар одоо асуугаарай. Ордонд айдас давтаж эхэлсэн. Ийм асуудал арай болохгүй үстэй гэдэг яриа гарч эхэлсэн. Улмаар эн чин цаашаа даймжраад ерөнхий сайдыг эрх барьж байгаа намын даргыг шахаж эхэлсэн. Та нар эрх барьж нам ийм өөрчлөлт хийх замаар өвөөгүй алхам хийх гээд штэ гэдэг шахалтууд орж ирсэн. Тэгээ энэ үеэс болгоод авиачиж үйл олголцлыг хооронд нь хов зөөгөөд төрийн тэргүүнийг ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсан гэдгийг бас хариуцлагатай хэлье. Харин энэ бүгдийн санаачлагыг хэн гаргасан бэ гэж би та нарт одоо үннийг хэлье. Гэрчтэй Зандан Шатар гэдэг хүн гаргасан. Тухайн үеийн ерөнхий сайдтай орж ирж уулзаад энэ ерөнхийлөгч чинь үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар сунгах гээд байж штэ гэдэг үгийг хамгийн түрүүнд орж ирж хэлсэн хүн манай Зандан Шатар дарга юм а гэдгийг би хэлье.